Хүний эрхийн үндэсний комисс нээлттэй нэгэн форумтай хамтран зохион байгуулдаг Хүний эрхийн олон нийтийн лекцийн 2016 оны анхны дугаарыг та бүхэнд хүргэж байна. За Хүний эрхийн үндэсний комисс нээлттэй нэгэн форум хамтраад 2012 оноос эхлэн өнөөдрийг нийт 24 удаагийн лекцийг зохион байгуулсан байна. Энэхүү 25 дахь удаагийн лекцийг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссийн 15 жилийн ав тохиолдуулан зохион байгуулж байна. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссийн анхны дарга өмгөөлийн зарчим хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн захирал хууль зүйн ухааны доктор Цэрэндорж Хүний эрхийн үндэсний байгууллага түүнд тавигдах шаардлага чиг үүрэг сэдвээр бэлтгэл хийх болно. За энэхүү бэлтгэлийн ач холбогдлын талаар хэдхэн үг хэлхийг хүсэж байна. Хүний эрхийн үндэсний байгууллага Монгол орнд байгуулагдсан манай улс дахь ардчилсан өөрчлөлт шинжилтийн нэг чухал хэсэг гэж үздэг юм аа. Манай ардны хувьд 2001 онд ийм байгууллагыг бий болгосон нь тухайн үедээ шинэ үзэгдэл мэдүүлж дэлхийн түүхэнд нэлээд эрт бий болсон байна. Дэлхийд Хүний эрхийн үндэсний байгууллага 1809 онд анх Швед улсад бий болж байсан байна. Дэлхийн 1-р дайн хүртэл Хүний эрхийн үндэсний байгууллага олигтой үр дүнд хүрч хөгжөөгүй. Харин дэлхийн 2-р дайны дараа энэ төрлийн байгууллага эрс хүчээ авч хөгжиж ирсэн байна. Өнөөдөр дэлхийн 108 орн магадлан эзэмшигдсэн Хүний эрхийн үндэсний байгууллагатай болсон байна. 30 гаруй орн магадлан эзэмшил авч арай хараахан авч чадаагүй 30 гаруй орн үндэсний бас байгууллагыг байгуулсан байна. Эдгээр үндэсний байгууллагуудын туршлагаас үзэхэд ийм байгууллага бий болсноо тэр олон ард иргэдийн хоорондын харилцааны дутуу зүйлийг ардчилсан эрхцүү төрийг байгуулах, иргэд болон албан тушаалтны эрхцүү ухамсарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан байна. За энэхүү сэдвээр лекц унших хууль зүйн ухааны доктор Цэрэндорж нь Зөвлөлт Монгол Улсын эрхүүгийн улсын их сургууль мөн Зөвлөлт Монгол Улсын Москва хотын нийгмийн ухааны академиг тус дүүргэсэн юм аа. 1977-оос 80 онд ажиллаж байна те. 80 онд улсын ерөнхий прокурорын газарт гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах хүрээлэнгийн орлого захирал. Хэлтсийн дарга 1980-аас 89 онд Монгол Ардын хувьсгал намын төв орооны ахлах ажилтан. 1989-өөс 1994 онд улсын дээдчгийн орлогч дарга. Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн. 1994 оноос 2001 он хүртэл хилцэл хууль зүйн товчооны тэргүүн. 2001 оноос 2007 онд Хүний эрхийн үндэсний комиссийн дарга. 2007 оноос 2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны дид ерөнхийлөгч. 2009-өөс 2013 онд хилцэл товчооны захирал өмгөөлөгчээр ажиллаж байсан бөгөөд 2013 оноос одоо хүртэл өмгөөлийн зарчим хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн захирлаар ажиллаж байгаа юм аа. Цэрэндорж өнөөдрийн энэхүү лекцээрээ улс орнуудын Хүний эрхийн үндэсний байгууллагад тавигдах үндсэн шаардлагууд болон Хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсан түүхийн талаар товч ярилцаж та бүхэнтэй санал бодлоо солилцох болно. Та бүхнийг энэхүү лекцэнд идэвхтэй оролцохыг урьж байна. Ингээд баярлалаа. Ингээд Цэрэндоржтой лекц эхлүүлэхийг
хүсэж байна. За баярлалаа. Сонсогч байгаа. Баярлалаа. Энэ 2016 оны 2 сарын ихэр Монгол улсад хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсны 15 жилийн ой болж өргөн олон нийт хүний эрхийн төлөө ажилдаг байгууллагууд төрийн болон төрийн бус байгууллагууд эдвэртнүүдийн хувьд нэн одоо баярын уур амьсгалтай ийм 7 хоног эхэлж байна. За энэ 7 хоногийг тохиолдуулан надад хүний эрхийн үндэсний байгууллагууд түүн тавигдах шаардлага чиг үүргийн талаар олон нийтэд санаа бодлоо солилцох ийм урилга ирүүлсэнд хүний эрхийн үндэсний комиссийн ийм хамт олонд талархж байгаа юуны өмнө хэлье гэж бодож байна. За энд урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд Монгол улсад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсны 15 жилийн он баярын мэндчилгээ хүргье. Үдээс өмнө Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн 15 жилийн ойд зориулсан хүний эрхийн төлөөх 15 жил гэсэн онлограагдгийн байгуурал амжилттай болж өнгөрлөө. За тэр уралд олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан. За энэ талаар бас олон нийтэд мэдээлэл хүргэх байхаа гэж бодож байна. Би лекц бэлтгэхийн тулд бас өөрийнхөө ажиллаж байсан үеийн баримт материалуудыг сөхөж харлаа. За мөн сүүлийн жилүүдэд хүний эрхийн үндэсний байгууллагатай холбоотой шинээр гарсан журам, баримт бичгүүд мөн одоо хуримтлагдсан дуршлагын талаар хүний эрхийн үндэсний комиссээр байгаа баримт материалуудтай бас танилцлаа. Нэлээд зүйл бас өөрчлөгддөг юм байна. Богино хугацааны дотор гэдгээр 15 жил одоо богино хугацаач гэсэн байгууллагуудын энэ чиг үүрэг хүний эрхийн үндэсний байгууллагууд тавигдах шаардлагууд бас шинэ уур амьсгал оржээ гэдгийг олж харлаа. Энэ лекцэнд бэлтгэх явцад бас өөртөө шинэ мэдлэг олж авсандаа бас олзуурч байгаагаа та бүхэнд хэлхийг хүсэж байна. За ингээд давч лекцийн агуулгыг та бүхэнд танилцуулъя. За юуны өмнө хүний эрхийн үндэсний байгууллагуудын тухай ярихад 1993 онд Ньюби ерөнхий ассамблеагаас баталсан хүний эрхийн үндэсний байгууллагуудад эдийн тухай Парисын зарчим гэсэн энэ товч баримт бичгийг бол зайлшгүй хөндөх шаардлагатай байдаг. За яагаад гэвэл энэ Парисын зарчмууд гэсэн энэ бичиг баримтанд орчин үеийн хүний эрхийн үндэсний байгууллага ямар дүр төрхтэй байх ёстой юм, яаж зохион байгуулагдах ёстой юм, үйл ажиллагаа нь юунд чиглэгдэх ёстой юм бэ гэдгийг тогтоосон олон улсын хэм хэмжээний ийм бичиг баримт байдаг. Тэгэхээр хүний эрхийн үндэсний байгууллагууд яг жинхэнэ утгаараа бол 1970-ад оны төгсгөл 1980-ад онд одоо бүрэлдэхүүн бий болж тогтсон гэж ингэж судлаачд бол үздэг. За дөрөв Ганбаяр гишүүний хэлдэг тэр 1800 оны Шведийн бол омбудсмен одоо Европын орнууд бий болж тийм ээ хаант засаглалын хааны эрх мэдлийг хязгаарлахад чиглэсэн олон нийтийн хяналтын үйл ажиллагаа ихэлсэнтэй холбоотой ийм одоо хүний эрхийн орчин үеийн байгууллагуудын үндэс суурь тавигдсан ийм үе гэж бас одоо үздэг. Энэ бол яхахгүй тийм. Тэгэхээр 1970-ад оны эцэс бүрэлдэн бий болсон хүний эрхийн үндэсний байгууллагууд бол орчин үеийн энэ төрийн тогтолцоондох шинэ үзэгдэл байсан. Үүний хамгийн гол ач холбогдол нь юу вэ гэхээр зэрэг төр болон хувь хүмүүсийн хооронд хүний эрхийн үндэсний байгууллагууд оршин тогтнож үйл ажиллагаа явуулдаг. За яг товчноор хэлэх юм бол төрийн одоо удирдлага, төрийн албадлагыг иргэдэд очих тэр одоо хурц үзүүр дарангуйлыг бол зөөлрүүлж өгдөг. Иргэдэд зөөлрүүлж өгдөг ийм одоо зөөллөгч тэмцэгч байгууллага гэж ингэж үздэг. Хэдийгээр төрийн байгууллага боловч яг өөрийнхөө үйл ажиллагаа агуулгаараа болвол энэ бол иргэнлэг төрийн бус байгууллагын шинжийг бол өөртөө
одоо гүнзгий агуулж байдаг үйл ажиллагаанд ийм одоо хоёрдмын шинжтэй орчин үеийн энэ төрийн байгууллагын бүтцээ гэж ингэж үздэг байх юм аа. За хүний эрхийн үндэсний байгууллагуудад тавигддаг үндсэн шаардлага стандартуудын талаар товч зүйлийг дурдъя гэж бодож байна. За олон стандарт шаардлагууд байгаа. Үүн дотроос Парисын зарчмуудад гол анхаарлаа хандуулсан тодорхой одоо шаардлагууд бий. Энд юуны өмнө хүний эрхийн үндэсний байгууллагууд бол хараа тус бие даасан байх ёстой. Олон ургалж байдлыг нийгэмдх олон ургалж байдлыг өөрийнхөө үйл ажиллагаа болон бүтэц бүрэлдэхүүндээ шингээсэн байх ёстой. За эцэст нь тавигддаг нэг бас нэг гол шаардлага бол хүний эрхийн үндэсний байгууллагууд өөртөө тохирсон үйл ажиллагааныхаа хараа тус байдлыг хангах хүс дид бүтцтэй байх ёстой гэж ингэж Парисын зарчмуудад бол одоо заасан. Гэхдээ Парисын зарчмуудад анхааралтай үзэх юм бол аваад үзэх юм бол зарим одоо тэр шаардлагууд тухайлбал дид бүтцийн ч юм уу хариуцлага хүлээх чадвар хүртээмжтэй байх байдлууд бол яг шууд утгаараа тусаагүй боловч 1993 оноос хойш хүний эрхийн үндэсний байгууллагуудтай нүүбийн зүгээс харьцаж ирсэн харилцаа замун гаргасан бусад бичиг баримтууд бол энэ тавигдах шаардлагууд өргөжж ирсэн. Тийм учраас 93 оноос хойш гарсан хэм хэмжээнүүдтэй бас Парисын зарчмуудыг бол уялдуулан авч үзэх шаардлагатай байгаамаа. Дид бүтц нь сайн дид бүтцтэй, өөрөөр санхүүгийн сайн чадвартай боловч хүний эрхийн чиглэлээр төрийн байгууллагаас юм уу хэн нэгэн албан тушаалтнаас хараат байх юм бол тухайн хүний эрхийн үндэсний байгууллагыг бол яг Парисын зарчмуудын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний байгууллага гэж бол олон улсын түвшинд хүлээн зөвшөөрдөггүй. Түрүүн Ганбаяр гишүүн хэллээ 108 үндэсний байгууллагын 30 орчим одоо магадлан итгэмжтэй байна гэж байна. Энэ байгууллагууд бол одоо тэр бие даасан хараа тус статусаа хадгалж чадахгүй байгаатай ихэнх нь бол холбоотой гэж ингэж дүгнэгддэг. Тийм учраас хараа тус байдал дээр бол онцгой анхаарал хандуулдаг. За хараа тус байдлыг бол дотор нь хуулийн хараа тус байдал, үйл ажиллагааны хараа тус байдал, бодлогын хараа тус байдал, гишүүдийн хараа тус байдал, санхүүгийн хараа тус байдал гэгчлэнгээр одоо дотор нь бас чанар болон үйл ажиллагааны хувьд ангилж авч үзэж болдог. За хуулийн хараа тус байдал гэдэгт нь юу хэлж байна гэхээр зэрэг хүний эрхийн үндэсний байгууллагууд эсвэл үндсэн хуулиар байгуулагдах ёстой, эсвэл бие даасан тусгай хуулиар үйл ажиллагааг зохицуулж явах ёстой. Хэрвээ тухайн үндэсний байгууллагыг хүний эрхийн үндэсний байгууллагыг ерөнхийлөгчийн зарлиг юм уу эсвэл одоо гүйцэтгэх байгууллагын тухайлбал засгийн газрын тогтоол шийдвэрээр үйл ажиллагааг зохицуулж явал үүнийг хуулийн хувьд хараа тус бие даасан байгууллага гэж бол хүлээн зөвшөөрдөггүй. Тэр зарим улс орны хүний эрхийн үндэсний байгууллагууд үндсэн хуулиараа байгуулагддаг ийм зохицуулттай байхын тухайлбал Азид одоо Филиппин байна, Малдив гэж улс байна. Энэ улсуудын үндсэн хуулинд бол хүний эрхийн үндэсний байгууллагын байгуулагдах зарчим, үйл ажиллагааны гол чиглэлийг бол үндсэн хуулинд нь тодорхойлж өгсөн байх жишээтэй. За Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн хувьд бол 1990 онд улсын их хурлаас баталсан Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн энэ тухай хууль гэж тусгайлсан хууль байгаа. Энэ хуулийн дагуу тус комисс үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ шаардлагын хүрээнд бол ихэнх хүний эрхийн үндэсний байгууллагууд тусгай хуулиар зохицуулж үйл ажиллагаа явуулдаг байх юм аа. За хоёр дахь хараа тус байдлын одоо шаардлага гэвэл үйл ажиллагааны хараа тус байдал. Хүний эрхийн үндэсний байгууллагууд хууль болон байгаль нөхцөл холбооны тулгуурлан хууль заасан өөрийн үйл ажиллагаа, хяналт шалгалтын ажлын тэргүүлэх чиглэл, төсөл хөтөлбөрүүд, хэтийн болон ойрын зорилтуудаа бие дааж чөлөөтэйгээр тодорхойлж хэрэгжүүлдэг байхыг үйл ажиллагааны хараа тус байдал гэж ингэж үздэг. За Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд
комиссийн үйл ажиллагааг бол хууль дээдлэх, хараат бус байх, хүний эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга ил тод байх зарчмыг баримталж ажиллана гэж ингэж хараат бус үйл ажиллагааны хараат бус байдлыг бол баталгаажуулсан байгаа. За дараагийн нэг хараат бус байдлын шаардлага бол бодлогын хараат бус байдал байх ёстой. Өөрөөр хэлбэл өөрийн үйл ажиллагааныхаа уртулан богино хугацааны туршид ямар үйл ажиллагаа явуулах уу, хүний эрхийн ямар асуудлыг онцгойлон авч үзэх, хаана хяналт шалгалт хийх үү, ямар сэдвээр илтгэл тайлан гарах зэрэгээ бол хүний эрхийн үндэсний байгууллага өөрөө биеэ дааж шийдвэрлэдэг байх ёстой. Үүнийг бол бодлогын хараат бус байдал гэж ингэж үздэг. За мөн түүнчлэн аль байгууллагад шаардлага зөвлөмж хөрвүүлэх үү, ямар сэдвээр хяналт шалгалт, нээлттэй хяналт шалгалт явуулах уу гэдгээ мөн өөрөө шийдвэрээ гаргадаг байх ёстой. Энэ бодлогын хараат бус байдалд бас холбогддог. За аливаа байгууллага албан тушаалтан хувь хүн хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаа болон комиссийн гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг бол хуулиар хоригддог. За энэ бол бодлогын хараат бус байдлын бас чухал шалгуур үзүүлэлт болдог. За хараат бус байдлын бас нэг чухал шалгуур үзүүлэлт бол энэ бол санхүүгийн хараат бус байдал. Мэдээж хүний эрхийн үндэсний байгууллагууд бол төрөөс байгуулагдж байгаа төрийн байгууллага учраас улсын төсвөөс санхүүждэг. Тодорхой хэмжээний санхүүжилт авдаг. За энэ авч байгаа санхүүжилт нь бол хууль заасан өөрийнхөө чиг үүргийг бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд хангалттай хөрөлцөх хэмжээний байх ёстой. За энэ тал дээр бол олон хүний эрхийн үндэсний байгууллагууд асуудалтай байдаг. За түүн дотроо мөн хүний эрхийн үндэсний Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн хувьд анх байгуулагдсан цагаас өгсүүлээд одоо хүртэл санхүүгийн хувьд бол үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж үйл ажиллагаа явуулж ирсэн. За цаашд мөн тийм байдал удаан хугацааны туршид үргэлжлэх нь өнөөдөр Бямбар даргын тавьсан илтгэлээс бас харагдж байна лээ. Тэгэхээр энэ санхүүгийн хараат бус байдлыг шийдвэрлэх олон оролдлого гарцууд бий л дээ. Энэ талаар бол өнгөрсөн 15 жилийн хугацаанд хүний эрхийн үндэсний комиссаас бас нэлээд алхмуудыг хийж ирсэн байгаа. За энэ чиглэл дээр бол нүүбийн системийн байгууллагууд, Аз намхан далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагууд, мөн ойр дотны харилцаатай хүний эрхийн гадаад улс орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагуудтай нэгт хамтран ажиллаж, ялангуяа сургалт, боловсролын үйл ажиллагааг гаднаас санхүүжилт авах ийм арга замаар явуулж ирсэн бас баялаг туршлага бол тус комист байгаа. Энэ арга ажиллагаа нэгэн тогтоосон харилцаа холбоогоо бол цаашд улам өргөжүүлэн явуулах нь бол санхүүгийн хараат бус байдлаа хадгалж үйл ажиллагааг хийгээг болоход бол бас чухал ач холбогдолтой байна байхаа гэж ингэж бодож байна. За комиссийн хүний эрхийн үндэсний байгууллагууд Монгол Улсын хувьд хүний эрхийн үндэсний комиссийн хараат бус бие даасан байдлаа хадгалж үйл ажиллагаа явуулахад комиссийн гишүүдийн бие даасан хараат бус үйл ажиллагаа энэ үзэл бодол бол шийдвэрлэх ач холбогдолтой байдаг. За энэ талаар бол хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд тодорхой заалтууд байгаа. Ялангуяа хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийг томилох болон чөлөөлөх талаар хуульд заасан тэр заалт ягштал биелэгдэж байх ёстой. Хууль зааснаар бол комиссийн гишүүн 35 наснд хүрсэн хууль зүйн улс төрийн өндөр мэргэжилтэй хүний эрхийн асуудлаар зохих мэдлэг туршлагатай ийм Монгол улсын иргэн байна гэсэн ийм шаардлага хуульд байгаа. За гишүүнийг дараах тохиолдолд улсын их хурл албан тушаалаас нь чөлөөлнө гэж байгаа. 3 нөхцөл байгаа. Энэ Монгол улсын ерөнхийлөгч болон улсын их хурлын гишүүнд нэрээ дэвшүүлсэн байвал нэг чөлөөлөгдөнө. За бусад албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон бол чөлөөлөгдөнө. За эцэст нь биеийн эрүүл мэндийн байдал хүндэтгэн үзэх бус шалтгаанаар бүрэн эрхийн хэрэгжүүлэх боломжгүй болсноос өөрөө хүсэлт гаргасан бол үргэлж ажилласан чөлөөлөх хуулийн хатуу шалгууртай өөр үндслэр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээс
чөлөөлөхийг бол хуулиар хориглосон. За энэ хориглолт бол комиссийн гишүүд бие дааж үйл ажиллагаагаа явуулах ийм одоо баталгаа болдог. Комиссийн гишүүд бие даасан хараа тус байдлын энэ чухал бас өрөлтгөн хэмжигдэхүүн нь бол бие даасан үзэл бодол гэж ингэж судлаачид олон хүний эрхийн судлаачид бол үздэг. Хэдийгээр Парисын зарчмууд энэ талаар тодорхой дурдаагүй боловч хүний эрхийн үндэсний байгууллагын гишүүд болон ажилтнуудын хинээс хараа тус үзэл бодол байр суурь тэдний хүний эрхийг хамгаалах ажлаа хэрхэн үр өгөөжтэй шударга явуулж байгааг цаг ямагт тодорхойлдог ийм үзүүлэлт байдаг. Хүний эрхийн энэ асуудалд хандах байр сууриа өөрчлөвөл үүнийг бол одоо ноцтой гажуудал тухайн хүний эрхийн үндэсний байгууллагын энэ одоо өөрийнхөө бие даасан хараа тус байдлыг алдаж байгаагийн илэрлэл гэж ингэж үздэг учраас энэ бие даасан үзэл бодолтой байх бодлогын энэ хараа тус байх шин чанарыг бол хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагааны хамгийн үн цэнтэй ийм шалгуур үзүүлэлт гэж үздэг байх юм аа. За хүний эрхийн үндэсний байгууллагуудын энэ тавигддаг шаардлагуудын дотор бол энэ олон ургалж байдлыг бол бас онцгойлон авч үздэг. За олон ургалж байдлыг бас өдөөс өмнөх он практик орол дээр бас илтгэлд гарч байсан. Энийг бол авч үзэх бас олон шалгуур бий л дээ. За энд юуны өмнө бол хүний эрхийн үндэсний байгууллагын бүтэц бүрэлдэхүүнд хүний эрхийн төрийн бус байгууллагууд, үйлдвэрчний хэвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд, эрдэнэтэд, эмч, хуульчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагууд, ихтэй сургуулиуд, шашин болон хүмүүнлэгийн байгууллагууд, засгийн газрын байгууллагууд, хууль хүчний байгууллагуудын төлөөлөл ямар нэгэн байдлаар одоо орсон байх ёстой гэж үздэг нэг юм одоо хандлага байдаг. Тэгэхээр Монгол шиг жижиг орны хувьд 3 гишүүнтэй үндэсний байгууллагын хувьд бол саяын одоо олон нийгмийн олон төлөөллийг бол бүгдийг багтаах бол боломж үнэхээр байхгүй. За том олон гишүүнтэй том комиссууд байна л да. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийн хувьд бол гендерийн тэгш эрхийн байдлыг бол зайлшгүй авч үзэх ёстой. Хэдийгээр энэ асуудал хууль тогтоомжинд нь тодорхой хэмжээгээр харагддаггүй боловч одоо нэн төрөнд анхаарч үзэх ёстой асуудал бол энэ хүйсийн тэгш эрхийн асуудлыг бол авч үзэх ёстой. Энэ талаас нь бол Монголын хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийн хувьд эхний 3 гишүүнд бол одоо эмэгтэй гишүүн байхгүй байна гэсэн ийм шүүмжил бол бодиттой шүүмжил байсан. За үүнийг бол дараачийн комиссийг бүрэлдүүлэх үед бол тодорхой хэмжээгээр авч үзэж төлөөлөл оролцсон явдал нь бол бас нааштай алхам байсан гэдгийг хэлмээр байна. За хүний эрхийн үндэсний байгууллагуудын үйл ажиллагаанд тусцаа дэмжлэг үзүүлдэг бүтцүүд байгаа. Тухайлбал хүний эрхийн үндэсний комиссын дэргэдэх орон тооны бус зөвлөл байна. Мөн одоо ажлын хэсгүүд байна. Судлаачдын бүрэлдэхүүн гэж байж болдог. Тийм ээ. Шинжээчдийн зөвлөл гэж байж болдог. Энэ бүтц туслах шин чанартай зөвлөлүүд бол түрүүний дээр дурдсан нийгмийн олон ургач байдлыг бий болгодог хэсгийн төлөөллүүдийг бол зайлшгүй оруулж явах хэрэгтэй. Энэ талаас нь аваад үзэх юм бол хүний эрхийн үндэсний комиссын дэргэдэх орон тооны бус зөвлөл, за мөн ажлын хэсгүүд бол зах хэмжээгээр энэ нийгмийн олон ургач байдлыг бол өөрийнхөө үйл ажиллагаанд авч үзэж байгаа гэдэгт бол би огтонч эргэлзэхгүй байна. За дараа нь шинэ тавигддаг хүний эрхийн үндэсний байгууллагууд тавигддаг нэг чухал шаардлага бол энэ хүртээмжтэй байдал байгаа юм. За хүртээмжтэй байдлыг бол дотор нь бас олон хэсэг тувааж болно л доо болдог. Тухайлбал одоо юуны өмнө бол хүний эрхийн зөрчилд өртөж байгаа охирогч нарт хүртээмжтэй байх хэрэгтэй. Хэдийгээр комисс Улаанбаатар хотод комиссийн одоо комисс төвлөрч үйл ажиллагаа явуулж байгаа боловч
Баян-Өлгийн аймгийн Цэнгэл суманд одоо нэгэн иргэний эрх зөрчиж байгаа бол тэнд хүрт ажиллаж байх ёстой л гэсэн үг л дээ. Охирчд нарт хүртээмжтэй байна гэдэг энэ одоо шаардлага бол. Тэгэхээр энэ талаас аваад үзэхэд ер нь ганц Монголын хувьд төдийгүй бусад хүний эрхийн үндэсний байгууллагууд бол асуудал их бий. За хүний эрхийн үндэсний комиссийн хувьд 2013 оноос баха орон нутагт бие даасан 14 оноос тий 14 оноос яг улсын төсвөөс цалинждаг өөрийн бие төлөөлөгчтэй болсон. За үүнээс өмнө бас 2003-аас 2007-8 оны үед бол бие төлөөлж ажиллаж байсан. Гэхдээ цалин хангамж нь бол арай өөр их өсвөртэй байсан. За энэ хүмүүсүүд бол юуны өмнө тэр эрх нь охирч байгаа хүний эрхийн зөрчилд өртөж байгаа хүмүүстэй бол газар дээр нь тулж ажиллах ийм одоо сувг нь болж байгаа. Бол юуны өмнө болж байдаг. За мөн хүний эрхийн бүх төрөл салбарт хүртээмжтэй байх ёстой. Хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаа бол. За мөн нийгмийн ядуучууд, төлбөрийн чадваргүй иргэд, нийгмийн эмзэг үйлгийнхэн ялангуяа хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аливаа цөөнхүүд, за орчин үед бол дөрвөстийг одоо энэ Европ төвд бол их ярих боллоо. Ялангуяа Европ төвд үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрхийн үндэсний байгууллагуудад өнөөдөр тулгарч байгаа нэг том сорилт бол энэ дөрвөстийн энэ эрх зүйн байдалд, дөрвөстийн эрхийн асуудалд хүний эрхийн байгууллагууд хэрхэн хандаж байна гэдгийг бол олон нийт их анхааралтай харах болсон. Хэрвээ та нөхөд анзаарсан бол Германы нийгэм бол үндсэндээ хоёр хэсэг туваагдаад байна шүү дээ. Германд ирж байгаа тэр арабаас гаралтай, арабын ертөнцөөс гаралтай дөрвөсөд германчууд хэрхэн хандах вэ гэдэг тийм ээ. Энэ тал дээр бол тэнд үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрхийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд бол томоохон одоо сорилт шалгуур учирч байна гэж ингэж хэлж болохоор байгаа юм. За нутаг дэвсгэрийн хүртээмжтэй байдал. Энэ бол бүх аймаг сум, Монголын хувьд бол бүх аймаг сум, дүүрэг, багуудад одоо хүрч ажиллана гэсэн ийм шаардлага байна. Дөрөвт нь тавигддаг шаардлага бол энэ хариуцлага хүлээх чадварын асуудал байгаа юм. За хариуцлагыг бол мэдээд төрийн байгууллагын хувьд нь бол хуулийн хариуцлага байх ёстой. Хуулийн хариуцлага. Хуулийн хариуцлага холбоотой ямар асуудал ярьж болох вэ гэвэл хүний эрхийн үндэсний комисс жил болгон Монгол улс дахь хүний эрх хэрэгжүүлэлтийн байдлын тухай илтгэлийг улсын их хурлд оруулдаг. Энэ илтгэлийг тийм ээ. Бусад хүний эрхийн үндэсний байгууллагууд мөн одоо тийм илтгэл тайлан бол өөрсдийнхөө улс орны парламент оруулж хэлэлцүүлдэг байх юм. Хэдийгээр энэ илтгэлийг хэлэлцэх үед хүний эрхийн үндэсний комисс Монголын хувьд бол хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаанд үнэлт өгдөгөө боловч тэр илтгэлээрээ дамжуулж бид юу хийв? Ямар хүний эрхийн асуудал байна? Юу нь болж байна, болохгүй байна гэдгийг бол парламенттай бол комисс илтгэж танилцуулж байгаа юм. Энэ бол одоо хуулийн хариуцлагын нэг илрэл мөн л дөө. За хоёрдугаарт нь хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийн зөрчилд өртөж байгаа болон нийт иргэдийнхээ өмнө хүний эрхийн үндэсний хэмжээний байгууллагын хувьд бол ёс суртахууны хариуцлага хүлээдэг. Тийм ээ? Ёс суртахууны хариуцлага. Хэрвээ аль нэгэн аймаг дүүрэгт хүний эрхийн ноцтой асуудал байгаа бол хэсэг бүлэг хүмүүсийн эрх хохирч байгаа бол энэ мэдээлэл хэдийгээр хүний эрхийн комиссд тухайн үедээ очоогүй байлаач гэсэн энэ бий болж байгаа, оршин тогтнож байгаа хэрэг зөрчлийн тухайд бол хүний эрхийн үндэсний комисс, хүний эрхийн үндэсний байгууллагууд бол хариуцлага хүлээж авах ёстой гэсэн ийм шаардлага бол байдаг. За дараагийн хүний эрхийн үндэсний байгууллагууд тавигддаг шаардлага бол хамтын идэвхтэй үйл ажиллагаа байдаг. За энэ хамтын идэвхтэй үйл ажиллагааны талаар олон зүйлийг би дэлгэрүүлж ярих шаардлагагүй болов гэж бодож байна. Зүгээр нүүбийн
болон нүүбийн одоо байгууллага болон механизмуудтай бол нэгт хамтран ажиллаж байх хэрэгтэй. За энэ хамтын ажиллагаа бол Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссд бол олон жилийн одоо тийм дадлаг дуршлаг байгаа. Одоо ч нэгт хамтын ажиллагаатай ажиллаж байгаа юм байна. Энэ бол үйл ажиллагааны идэвхтэй байх, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд амжилт олохын бас нэг одоо угтар нөхцөл болж байдаг гэдгийг хэлмээр байна. За ялангуяа Аз намхандлан бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагын чуулган гэж одоо 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа ийм нийгэмлэг байгаа. Энэ нийгэмлэгийн үйл ажиллагаанд бол Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс маш идэвхтэй оролцдог. 2 ч удаагийн чуулганыг өөртөө хүлээн авч зохион байгуулсан байгаа. За мөн одоо бүс нутгийн хүний эрхийн төрийн бус байгууллагуудын сүлжээ болон формууд бол хамтарч нэгт хамтын ажиллагаатай байдаг юм байна. За дараагийн нэг тавигддаг шаардлага бол энэ дид бүтцийн асуудал байгаа юм. За дид бүтц гэхлээр зөвхөн санхүү төсвийн асуудлаар хязгаарлагдахгүй. Энд бол ажлын байр, техник хангамж, харилцаа холбоо, зам тээвэр, сургалт мэдээллийн сүлжээ, түүний иж бүрдэл зэрэг байгууллагын чадварт нөлөөлдөг бүхий зүйлс багтдаг байх юм аа. За энэ талаар нь бол энэ асуудлын хувьд бол хүний эрхийн үндэсний комиссийн хувьд бас тодорхой хэмжээний амжилт олжээ. За миний лекцийн дараагийн нэг асуудал бол хүний эрхийн үндэсний байгууллагуудын хэрэгжүүлдэг чиг үүргүүдийг хөндөх ёстой байгаа. За энэ талаар товч дурдъя гэж бодож байна. Үндсэнд нь хүний эрхийн үндэсний байгууллагуудын үйл ажиллагааг бол 2 багц хэсэгт хувааж болдог. Нэгдүгээрт нь бол хүний эрх хамгаалах чиг үүргүүд гэж. Хоёр дахь үйл ажиллагааных нь том одоо багц нь бол хүний эрхийг хөхүүлэн дэмжих үйл ажиллагаа гэж. Тэгээ хамгаалах чиг үүрэгт бол маш олон асуудлууд багтана л да. Энд бол хүний эрхийн нийтлэг бол ноцтой зөрчлийн талаар судалгаа хяналт шалгалтын ажил зохион байгуулах, улс орон дахь хүний эрхчлэлийн байдлын тухай тодорхой асуудлуудтай холбоотой элхлүүдийг гаргах, хүний эрхийн зөрчлүүд засгийн газрын анхаарлыг хандуулах, ийм зөрчлөг дасан зогсоол чиглэсэн арга хэмжээнүүдийг санал болгох. За хүний эрхийн зөрчлийн тухай өргөдөл гомдол хүлээн авч хяналт шалгалтын ажил зохион байгуулах. Гэх мэтлэнгийн олон ажлыг бол дурдж болно. Та бүхэн тэр дэлгэцэн дээр харж байгаа бах. Үйл ажиллагааны дотроос нэг л одоо ажлыг онцолж та бүхний анхаарлыг хандуулъя гэж бодож байна. Энэ бол хяналт шалгалтын ажил байгаамаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний байгууллагуудыг Парисын зарчмуудад тохирсон шаардлагуудад нийцсэн үйл ажиллагаа явуулж яана үгүй юу гэдгийг магадлан итгэмжлэхэд шалгуур хамгийн одоо нэгдүгээр тавигддаг шалгуур үзүүлэлт бол энэ иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч байна уу гэдэг шалгуур байдаг. Тэгэхээр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн хувьд бол өргөдөл гомдлын хүлээж авах энэ ажиллагаа бол анханасаа одоо авахгуулаад хууль заасны дагуу бол идэвхтэй явж ирсэн. За энэ үйл ажиллагааны чиглэлд бол онцгой анхаарал хандуулж ирсэн. Тэгэхээр хүний эрхийн зөрчлийн тухай иргэдийн гомдлыг хүлээж авна гэдэг бол хүний эрхийн үндэсний байгууллага иргэн хоёр уулздаг цэг одоо уулзтын гол цэг нь болдог. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь хүний эрхийн ямар зөрчил байна вэ? Үүнийг хэн гаргаж байна гэдгийг харуулдаг бодиттой баримт болж өгдөг. Тийм учраас өргөдөл гомдлыг хүлээж авах, хүлээж аваад түүнийг шалгах, шалгалтыг зохион байгуулалтаа хяналт шалгалтын ажлыг хийх асуудал бол хүний эрхийн үндэсний байгууллагуудын энэ одоо гол үйл ажиллагаа байх ёстой. Мөн үйл ажиллагааных нь үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг үздэг, шалгадаг одоо гол шалгуур болдго юм аа. Тэгэхээр хяналт шалгалтын ажил тоон үзүүлэлтийн хувьд бол олон байгаа. Сэдвийн хувьд мөн өргөн хүрээтэй байдаг. За хяналт шалгалтын ажлыг энэ хүний эрхийн үндэсний байгууллагуудын хувьд хяналт шалгалтын ажлыг явуулдаг нэг шинэлэг арга хэлбэр бол байгаа. Ялангуяа энийг бол Аз намхандлан бүсийн
энэ хүний эрхийн үндэсний байгууллагуудын хувьд бол одоо тэргуун дуршлаг гэж ярьдаг. Энэ бол үндэсний хэмжээний нээлттэй хяналтын ажил байгаамаа. Тэгэхээр нээлттэй хяналтын ажил гэж юу хэлдэг юм бэ гэхээр зэрэг хүний эрхийн үндэсний байгууллага бүр эрт одоо хяналтын ажил явуулахаас өмнө яг бичлж явуулахаас өмнө ийм сэдвээр бид үндэсний хэмжээнд хяналтын ажил явуулна гэдэг удирдамжаа бол өргөн олон нийт бол өөрчлөлт зарладаг. Тийм ээ? Өөрчлөлт зарладаг. Тухайлбал 2005 онд хүний эрхийн үндэсний комисс эрүүл шүүлтийн асуудлаар үндэсний хэмжээний хяналтын ажил явуулсан. За энэ шалгалтын ажлаа явуулахаа бол өөрчилж олон нийтэд мэдэгдсэн, удирдамжаа танилцуулсан, хаана хийх үү, ямар хүрээнд хийх үү гэдгээ бол өөрчлөлт зарлждаг. Энэ өөрчлөлт зарлж байгаа ач холбогдол юу вэ гэхээр зэрэг олон нийтийн анхаарлыг хандуулж тэр сэдвээр явуулах байгаа одоо сэдвийн хүрээнд ямар зөрчил байна, хэн түүнийг гаргаж яана гэдэг тийм холбогдолтой өргөдөл гомдол мэдээллийг бол өөрчилж хүлээж авдаг. Тэгээд тэр дагууга одоо хяналтын ажлыг явуулж, үндэсний хэмжээнд явуулж дөнгөө гаргадаг ийм ажлын бас хяналтын ажлын нэг арга байгаа юм л да. Энийг бол бүс нутгийн хэмжээнд бол бас зохисоор үнэлж, тэргуун дуршлаг болгож, сургалт, семинаруудаа үлгэр жишээ болгож авч байсан. Одоо ч бас тэр жишээ бол бас байдгийн байна. Тэгэхээр энэ чиг үүргийн хувьд, үйл ажиллагааны чиг үүргийн хувьд бол би цааш нь нэг дэлгэрүүлэн дурдахгүйгээр үүгээр хязгаарлая гэж бодож байна. За хүний эрхийн үндэсний байгууллагуудын үйл ажиллагааны бас нэг том чиглэл бол энэ хүний эрхийг хөхүүлэн дэмжих үйл ажиллагаа байна. Тэгэхээр хөхүүлэн дэмжих гэдгийг та бүхэн анзаарч байгаа бах. Ер нь хөхүүлэн дэмжих гэдэг бол цаашаа бүх талаар дэмжих, хамтран оролцох гэсэн ийм л агуулгыг өөртөө одоо багтааж байдаг. Тэгэхээр хүний эрхийн боловсрол, сургалт, хүний эрхийн мэдээллийг түгээх, хэвлэн нийтлэх, за сургалт тийм ээ. Энэ үйл ажиллагаануудыг бол хөхүүлэн дэмжих үйл ажиллагааны хүрээнд бол явуулдаг. За ялангуяа энэ нийгмийн эмзэг үлгийн хүрээнд, цөөнхийн хүрээнд хүүхэд залуучуудын дунд, эмэгтэйчүүдийн дунд хүний эрхийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх асуудал бол онцгой ач холбогдолтой байдаг. Хүн эрхээ мэдэж байж эрхийнхаа төлөө тэмцдэг ийм чадвартай болдог. Тэгээ монголчууд ярьдаг шүү дээ. Номхон тэмээг ноосоход амраа гэж. Хэрвээ хүний эрхийн талаар олон нийт мэдээлэлгүй, байгаа мэдээлэл нь бүрхэг, эрхэн зөрчигдлөөхөд хаана хандах уу, хэн хандах уу гэдгээ мэдэхгүй байх юм бол энэ хүний эрхийг хамгаалах бол ихээхэн төвөг саад учруулдаг. Тийм учраас хүний эрхийн энэ үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, олон нийтэд мэдээлэл түгээх нь бол онцгой чухал ач холбогдолтой байгаамаа. За хүний эрхийн судалгаа бас онцгой ач холбогдолтой. Судалгааг бол олон сэдвээр явуулдаг. За судалгааны дараа үндэслээд илтгэл тайлангаа гаргадаг байх юм. Би энд хүрэлцэн ирсэн хүмүүсийг бол хүний эрхийн үндэсний комиссийн өнгөрсөн хугацаанд гаргасан олон илтгэлүүдтэй бол танилцж байсан байх гэж гэдэгт бол итгэж байна. За эцэст нь хүний эрхийн үндэсний байгууллагуудын тухай нэг товч мэдээллийг та бүдгийн анхааралд хүргэе гэж бодож байна. Тэгэхээр дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн үндэсний байгууллагуудын дараах 3 загвар байгаамаа. Бүтэц загвар байгаа юм. За нэгдүгээрт нь хүний эрхийн үндэсний комисс гэсэн ийм одоо загварыг бол байдаг. За энэ хүний эрхийн үндэсний комиссийн загвар бол Аз, Номхон далайн бүс нутаг болон Европын Европ, мөн одоо Америк, Африкийн энэ бүсүүд бол өргөн тийм юутай байдаг.
тэр дөрөвчийн дурдж байсан тэр 100 гаруй хүний эрхийн үндэсний байгууллагуудын энэ бараг 60 гаруй хувь нь бол хүний эрхийн үндэсний комисс ийм одоо хэлбэр зохион байгуулалтаа үйл ажиллагаагаа явуулж байгаа. За дараагийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын нэг хэлбэр загвар бол энэ омбудсманы загвар байгаа юм. За энэ бол ихэнх тохиолдолд Европын орнуудад илүү төлхөө үйл ажиллагаа нь явж байдаг. Бас нэлээд дээр үеэс одоо үүсэлтэй ийм загвар юм. Тэгэхээр омбудсман хүний эрхийн үндэсний комисс хоёрын үйл ажиллагааны гол ялгаа нь юунд байна гэхээр зэрэг омбудсманы загвар бол зөвхөн гүйцэх засаглалын үйл ажиллагаанд гүйцэх засаглалаас хүний эрх зөрчиж байгаа тэр хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Үндэсний комиссийн энэ үйл ажиллагаа бол зөвхөн гүйцэх засаглалын байгууллагуудаар үйл ажиллагааг хязгаарлагдаггүй. Хууль тогтоох байгууллага, шүүх засаглалын байгууллагууд, хувийн гэвшил, төрийн бус байгууллагууд, тийм ээ. Гэх мэт нэгээр өргөн хүрээнд энд одоо үйл ажиллагаа явуулж чаддаг. Үүгээрээ бол омбудсманы загвараас бол ялгаатай. За 3 дахь нэг загвар бол бусад одоо байгууллагын хэлбэрээр байж болох юм. Ихэнхдээ бол хүрээлэн судалгааны төв гэсэн одоо ийм загвар байдаг. За энэ 3 дахь хэсэгт хамрагч байгаа хүний эрхийн үндэсний байгууллага бол ихэнхдээ бол сургалт судалгааны ажил хийдэг. Хүний эрхийн зөрчлийн тухай өргөдөл гомдол хүлээж авдаггүй, хяналтын ажил хийдэггүй. Тэгээ нэлээд явцсан хүрээнд үйл ажиллагааны хязгаарлагддаг ийм одоо байгаамаа. За бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын нийгэмлэгүүд байгаа. Энэ өөрөөр тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрхийн үндэсний байгууллагуудыг энэ үйл ажиллагааг зохицуулдаг, бас үйл ажиллагааны арга хэлбэрийг бусдад нь түгээдэг тийм малгай нийгэмлэгүүд бол бүс нутгууд үйл ажиллагаа явуулж байдаг. За Аз намханлын хувьд гэвэл Аз намханлын бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган гэж ийм одоо нийгэмлэг бий 1996 онд байгуулагдсан. За хүний эрхийн үндэсний байгууллагуудын Европын зохицуул хороо гэж байгаа. За мөн Африкийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын сүлжээ гэж байна. Америкийн хүний эрхийг хөгжлөн дэмжих байгууллагын үндэсний байгууллагуудын сүлжээ гэсэн ийм бүс нутгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. За ингээд миний яриг төвчээртэй сонсож анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Та өнөختийн үйл ажиллагаанд амжилт хүсэж сайн сайхныг өрөөё. Баярлалаа. Би нэг л асуулт асуусан. Сая 9 сард болсон. Баар маашиг хорд Монгол улс болсон. Тэр орол дээр бас хүний эрхийн үндэсний комиссыг Аз намхан далайн орнууд хүний эрхийн үндэсний комиссыг дүгнэлтээр бас юу байсалтай дамаад дээр англи хэлээр байна. Тэр миний асуулт болохоор хэрхүү дүгнэлтүүдийг хэлбэр дээр орчуулаад гаргацсан уу? Тэгээд тэрнийгээ бас өөр одоо хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд бид хуваалцах чадсан уу гэдэгээс. Тэгэхээр 9 сар болсон шүү дээ. 8 сар. 9 сар гэсэн тийм. 8 сар. Тийм, пару маш их. Би тавтри зүгэлтүүдийг Монголын болон бусад Аз намхан далайн орнуудын хүний эрхийн үндэсний комиссийн одоо үйл ажиллагааг зөвлөсөн юу вэ гэж үзсэн. Аккредитейшн буюу маркетинг гэсэн зөвлөлт байна гэж ойлгосон. Надад үгүй юм байна. Тэрийг би харин сонирхоод байна л да. Англи хэлээс монгол руу орчуулсан үгүй. Энд дээр тараачсан. Энэ юу пума гэсэн үг тараачсан. Хоёрдугаар нь харах тус байдал дээр зэрэг барьж байгаа яг олон жил ажилласан хүн юм те. Юу гэж бодож байна. Бидний хувьд яг харах тус байдал бас байхгүй байна уу? Гэсэн нэг юм ойлгож байгаа. Хараа тус байдлын тухайд тэгвэл хуулийн хараа тус байдал, бодлогын хараа тус байдал төр бол байгуулагдсан цагаас ахгуулаад хүний эрхийн үндэсний комиссийн хувьд бол хараа тус байдлаа бол бодлогын хараа тус байдлаар ямар ч асуудал байхгүй. Байх ч үндэслэл байхгүй. Тухайлбал одоо энэ асуудлыг шалга та нар, эсвэл энэ асуудлыг битгий шалга гэдэг ийм заавар
утсаарч бай, юугаарч бай хүний эрх үндэсний комисд бол ирж байгаагүй одоо ч байхгүй байхаа гэж ингэж бодож байна. А зүгээр болж байгаа хүний эрхийн зөрчилтэй холбоотой энэ нийгмийн анхаарал татж байгаа асуудлууд дээр хүний эрхийн үндэсний комиссийн илэрхийлж байгаа байр суурь зарим асуудал дээр бол тод томрон биш байж магадгүй. Зарим хүмүүсийн одоо хүсэн хүлээж байгаа тэр шаардлагын хэмжээнд байхгүй байж болно. Энэ бол зөв ёсны асуудал. Яг бол энэ хараа тус байдлыг чинь илэрхийлдэг, байр суурийг илэрхийлдэг аргууд чинь бол олон янз ба штэ. Үгээр хэлж болж байна, хэвлэл мэдээлэлээр хэлж болж байна. Эсвэл зөвхөн энэ зөв шүү, зөвхөн энэ буруу шүү гэж ингэж хэлэх бас өөрөө эрсдэлтэй. Тэгэхээр би зүгээр хүний эрхийн үндэсний комиссийн хараа тус байдлыг энэ талаар томоохон хэмжээний шүүмжилд өртсөн асуудал бол би 2008 оны 7 сарын 1-ний үйл явдлаа ямаа гэж ингэж хүний хувьд боддог. За тийм ч хэмжээний шүүмжилд бол өртөжсэн л да нөгөө юутай холбоотойгоор. Энэ бол бас хүний эрхийн үндэсний комиссд итгэх олон нийтийн итгэлд бол ямар нэгэн хэмжээгээр юу болсон л доо. Тийм сөрөг үр дагаврыг дагуулсан. За би таны нэгдүгээр асуултыг чинь яг ерөнхийдөө бол ямар баримт бичиг юм бол сайн мэдэхгүй та дараа надад тийм баримт бичигээд илүү англиар нь харуулвал энэ 8 сарын 23-наас 25-нд Монгол Улсын зохион байгуулагдсан хурал нь бол Аз намханлаа хүний эрхийн үндэсний байгууллагуудын Аз намханлаа бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы эхний өдөр нь удирдагч нарын уулзалт дотоод асуудлаа хилцдэг сонгуулаа явуулдаг стратеги төлөвлөгөөгөө баталдаг юм хурал байгаа. За хоёр дахь өдрийн хуралдаанд нь бид бол төр төрийн бос байгууллагуудаа урьж оролцсон. Энэ бол сэдвийн хүрээнд бол эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх гэдэг сэдвийн хүрээнд илтгэлүүд явагдаж хэлэлцүүлэгдсэн байгаа. Тэгэхээр ямар нэгэн магадлалын итгэмжлэлийн ч юм уу бусад Аз намханлаа бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын магадлалын итгэмжлэлийн асуудлаар бол яригдаагүй ном гарсан байсан. Номыг орчуулж гаргасан нь тэнд Монголын бас төгөлтэй байсан байхгүй тэрийг асуугаа. Эни репорт уу? Тэр эни репорт хүний эрх хөгжил төвөөс хүний эрх хөгжил төвийн жил болгон гаргаж байгаа юм. Гаргад. Манайхаас хүний эрхийн үндэсний комиссаас гаргадаг ном биш. Орчуулагдсан баг. Тэр эхлээд монголоор хэвлэгдээд гадагшаа англиар орчуулагддаг шүү дээ. Уран зооч даргын хүний эрх хөгжил төвөө та хандж болох юм байна. Тий. Тэр нөгөө эни репортыг ярьж байгаа шүү. Манай энэ хүний эрхийн үндэсний комиссар толгойлуулсан хүний эрхийн байгууллагууд энэ их хүний эрх зөрчөөд байгаа сайдууд агентлагийн дарга нартай тэмцэх тэр хүний эрхийн зөрчлийг дасан зогсоох чадвар ер нь байна уу? Тэгэхээр энэ асуултанд хариулт авчгаа дараа нь өөрийнхөө санал бодлыг хэлье. Би Монгол Улсын их сургуулийн багш, хуулийн сургуулийн багш, доктор зохитой гэдэг юм байна. Зарим нь мэдэх баг, зарим нь мэддэг баг. Үндсэн хуулийн зэцгийн гишүүн. Гэхдээ би гол миний сонирхож орж ирсэн юм өөрийнхөө судалгааны чиглэл. За доктор баярлалаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн энэ тухай хуульд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдээс хүний эрх зөрчсөн байгууллага албан тушаалтанд нөлөөлж болох арга гэрчлүүдийг бол тодорхой заасан л да. За энд цогтой бол сайн мэдж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссаас бол хэрвээ тухайн албан тушаалтан хүний эрхийг зөрчөөд байвал арга хэмжээ авахгүйхээр дээд шатны байгууллагад хандаж болдог. Тийм үү? Захиргааны арга хэмжээ авахгүйхээр. За шаардлага зөвлөмж тухайн албан тушаалд шаардлага зөвлөмж тэмээ хөргүүлж болдог. За ийм одоо арга хэрэгсэл байгаа. Гэтэ ер нь хүний эрхийн судлаачдын үзэж байгаагаар бол Монголын хүний эрхийн үндэсний комиссийн энэ эрх хэмжээ бол бусад орнуудын хүний эрхийн үндэсний комиссийн үндэсний байгууллагуудтай харьцуулбал нэлээд тийм тодорхой бас нэлээд боломжийн одоо эрх хэмжээтэй гэж ингэж үздэг юм байна лээ. Тий.
ер нь бол бас нэлээд тийм чадaltaй одоо комиссд ордог нөлөөллийнхээ хувьд бол. Тэгэхээр хүний эрхийг зөрчиж байгаа ерөөсө хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсны чинь гол утга учир бол хүний эрхийн босоо зөрчилд нөлөөлөх одоо ийм зорилготой шүү дээ. Тэгээ босоо зөрчилж юу гэдэг нь зэрэг хондоо Гамбаяр битэр хоорондоо зодолчих юм бол энэ цагдаа аваад шийдчихнэ. Битэр хоорондоо өглөг авлагтай бол шүүх аваа шийдчихнэ. Тийм ээ? Энийг бол хитгэн зөрчил гэдэг. Ондоо хувьд бол ярьдаг, үздэг. А босоо зөрчлөхлөөр зэрэг тэр сайд эсвэл тэр агентлагын дарга тушаал шийдвэр гаргаад намайг одоо юу гэдэг машин барих их юм насчдаг юм уу? Гудамжинд одоо ингэж явж болохгүй шүү дээ юм уу? Ийм цагаан акт гаргаад ингээд хүний эрхийг зөрчиж байгаа бол энэ бол босоо зөрчил. Өөрөөр хэлбэл төрийн байгуул албан тушаалтнаас одоо гаргаж байгаа энэ шийдвэр хүний эрхт нөлөөлөд байвал илтгэл тайланч нь бол ерөөсө төрийн байгуул албан тушаалтны үйл ажиллагааны эсрэг байгаа нь шүү дээ. Тэрүүнтэй холбоотой тэрүүнд л үнэлт өгүүлдэг байдаг байгаа юм. Тэрүүнд л гол анхаарал хандуулдаг байгаа юм. Тэгэхээр мэдээж өнгөрсөн 15 жилийн хугацаанд ямар нэгэн сайдын хүний эрхийн үндэсний комиссийн шаардлага зөвлөмжөөр юм уу одоо мэдээлэлээр албан тушаалаас нь огцруулаагүй л дээ. Тийм зүйл гараагүй байх. Тэгэхдээ тэр салбар хариуцж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд байгаа дутагдлыг засах талаар өглөө хэрэг яндараг бол 280 гаруй зөвлөмж шаардлага хөргүүлсэн байна гэсэн тийм ээ. Тийм 15 жилийн хугацаанд. Тэгэхээр 280 гаруй одоо зөвлөмж шаардлага санал хөрвүүлнэ гэдэг бол тооны хувьд бол энэ их том тоо штэ. Харамсалтай нь энэ тоон үзүүлэлтэнд манай эрх баригч нар албан тушаалтнууд хэрхэн яаж дүгнэлт хийж үйл ажиллагаагаа шүүмжилттэй хандаж байна гэдэг бол өөрөө асуудал байгаамаа. Зөрчил маш олноор зөрчиж байна. За яг 15 жилийн дотор 300 ч байдаг юм одоо. Хүний эрхийн төлөө байгуулагдсан байгууллагууд яаж чадахгүй тэгээд ингээд бид нар суугаад байх уу гэж асууж байгаа юм. Энийг судалгааны түвшинд яаж шийдлийг хийж өгөхгүй бол усын төсвөө цалин авч байгаа нэгэн улс чинь цаана тамгын газар гэж байгаа наан нэг гурван гишүүн байгаа хэцүү шүү дээ. Шууд ч одоо бүгдийг биелүүлэхгүй байна. Ямар ч арга хэмжээ авахгүй нэгдэгтэй бол санал нийлмээр байна цогтоо. Тэгэхээр ерөөсө аливаа байгууллагын үйл ажиллагаа бол үр дүнтэй байх хэрэгтэй. Тийм ээ, үр дүнтэй. Энэ шалгуураар бол таны шүүмжлэлийг бол би ойлгож байна. Та нарын одоо танай байгууллагын энэ байгууллагын чи явуулаад байгаа үйл ажиллагааны үр дүн ямар байгаа юм бэ? Тийм ээ? Үр өгөөж нь ямар байгаа гэдэг ерөнхий одоо шүүмжлэлтэй бол санал нэг байж болно. Тэр бичиж байгаа шаардлага зөвлөмж саналын чинь энэ цаана мэдээж тодорхой хэмжээний арга хэмжээ авагдаж байгаа. Ажил зохион байгуулагч байгаа. Тийм ээ? Эргээд мэдээлж байгаа. Манай ийм ажил хийлээ. Одоо ийм зөрчлийг ингэж ярилцлаа гэсэн эргэх холбоо бол байнга байсан, одоо ч байгаа. Зүгээр энийг олон нийт танилцуулах, судалгааныхаа өөрийн чиглэлд байгаа зэрэг одоо илтгэл тайландаа ийм ажлууд зөрчлүүд засагдлаа, ийм арга хэмжээ авагдлаа гэсэн эрх холбоогоо тодорхой үзүүлэх талаар учир дуталтай байгаа байхаа. Нэг юмыг бид бас онцгой анхаарах хэрэгтэй шүү дээ. Хүний эрхийн үндэсний байгууллага гэл ерөөсө очоод заазуурдаад байдаг болохгүй. Тэгвэл өөрөө нэг эрх зөрчиж болчихж байгаа. Тийм ээ? Одоо сайд доржиг ч юм уу, гомбиг ч юм уу ерөөсө энэ үйл ажиллагааны төлөө ажлаас нь халуулж гэдэг юм уу. Ингээд эн чинь хамгийн гол нь энд нэг юу хэрэгтэй байгаа байхгүй? Хэмжээ. Эрх зөрчигч чинь ерөөсө хүний эрхийн үндэсний комиссийн байгууллагын чинь бусад төрийн байгууллагаас ялгагдах гол онцлог нь өшөөний одоо онцлог нь юу байх вэ гэхээр зэрэг өөрөө нөгөө хүч төрөмгөөс үйл ажиллагаа яагаад ч явуулж болохгүй байх хэрэгтэй. Хүний эрхийг зөрчсөн сайдыг хүний эрхийг зөрчсөн үндэсний комиссаас шаардлага өгсөн нөхцөл тэр сараас маягаар огцордог байх хэрэгтэй. Тэгэж огцруулахгүй юм бол цаас өгөөд яах юм бэ? Тэр чи ерөөсө үр дүнгүй болчих гэж л хэлэх гээд байгаа юм л да.
Тэгэхээр бид нарын арга барил айгүй тийм огцом өөрчлөлт хийхгүй бол энэ хүний эрх зөрчилдөг төрийн байгууллагууд хэтэрхий их омгшиж тэр өөрийнхөө хуулийн зөрчил хэтэрхий их дарсчихсан ийм байгаад байгаа юм биш үү гэж хэлэх гэдэг. Судалгааны төвшөнд энэ дээр шинэ гарц яаж нээх вэ гэж асууж байгаа юм л да. Тэр нь хэдүүлээ одоо бас ярилцсан илгээл зоримгийн юмнууд хийх гэж би өдөж байгаа юм. Таны санааг ойлгож байна. Тэгээ наа чинь бол нэлээд хүчтэй тал руу өшөө хүчтэй болох гэж хамсыг. Тэр эрсдэлтэй. Би хүний эрхийн чиглэлийн судлаачид хүний эрхийн байгууллагуудын анхаарал нэгэн зүйлийг хандуулах гэсэн. Бас яг Монгол Улсын их сургуульд 17 жил хичээл зааж янз бүрийн судалгаа хийхдээ биднэрт гарсан ганц өөрчлөлтнүүд бол хуучин марксизм, ленинизм гэдэг байсан бол өнөөдөр хүний эрх гэдэг ямиг ярьж л онлын зөв гарц гаргахгүй бол онлын гарцгүй болсон шүү дээ. Арчил марчил гэдэг чинь онлын гарц биш шүү дээ. Энэ жинхэнэ онлынх нь энэ хүн төрлөختний өөрчлөгдсөн тэр төр гэдэг юмнасаа ангижраад өөрчлөгдсөн тэр онлынх нь гарц бол хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн зөрчилтэй тэмцэх. Тэгээд нийтийн захиргааны байгууллагууд хүний эрхэд нийцсэн шийдвэр гаргаж ингэж байх ийм одоо арга зүйн зарчимтай болж гисэн юм л да. Тэгэхээр та нар ямар юмд одоо анхаарлаа хандуулах гэсэн юм бэ гэхээр бол хүний эрхийн үндэсний комисс түүний одоо дагалт байгууллагууд байгуулагдаад 15 жил боллоо. Одоо 15 жил замж ирсэн энэ номхон гүлцэнгүй байдалтай бид нар бүгдээрээ нийлээд өөрчлөлт шинтгэл хийгээч. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага албан тушаалтнуудын хүний эрх зөрчсөн үйл ажиллагааг одоо дасан зогсооход чиглэгдсэн ийм зоримог үйл ажиллагааг одоо хүний эрхийн үндэсний комиссаас толгойлоод явуулахад тэр подхоод арга барилаа чиг хандлагада бид нар одоо шинтгэл хийгээчтэй тал талаас нь шаардлага тавиад тал талаас нь ондынхан гарцыг яриад ингэхгүй бол энэ асуудлууд одоо ингээд ийм бид нар хэдийгээр манай энэ байгуулагдсан сайн хэрэг боловч одоо энэ яг энэ арга барилаар бол албан тушаалтнууд бол хэтэрхий хөөгсөж байна гэдгийг хэлж ийм одоо саналыг бол тавих гэсэн юм аа. Тэгээд яг ер нь өөрийн санал бодлоо энэ шургуулаад хэлэхэд бол хүний эрхийг хэн зөрчилдөг вэ? Хэн хөлийн удандаа гიშигдэг вэ хүний эрхийг? Хэн хүний эрхийг өсөрдүүлдэг вэ? Төрийн байгууллага, албан тушаалтнууд, жухамдаа сайд нар, жухамдаа агентлагийн дарга нар, жухамдаа улсын байцаагчид, жухамдаа цагдаа мөрдийн шийдвэр гүйцэтгэлийн ил дад тэр янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг тэр хүмүүс хүний эрхийг зөрчдөг, хөлийн удандаа гიშигдэг энэ бол том тодорхой асуудал. Тэгэхээр үүнд бол хангалттай хууль эрх зүйн орчин байна. Үндсэн хуулиасаа эхлээд ярих. Тал нь хүний эрх. Тал нь төрийн эрх мэдлийг хязгаарласан байна. Үндсэн хууль. Хангалттай хууль эрх зүйн орчин байна. Хангалттай он дарга зүй түүхэн сургамж байна гэдэг. Тэр төр гэдэг харгислаас төр гэдэг юмнаас ангижрахын тулд хүн төрлөختөн 100 гаруй жил зурсаа урсгаж 1787 онд түрүүн доктор хэлээд өнгөрөндлээ. Анхны үндсэн хуулийг баталсан. Төр гэж ярьдгаа байсан. Public service гэж ярьдаг байсан. Нийтийн удирдлага, нийтийн үйлчилгээ гэж ярьдаг. $1789 онд Европод Францын хүний ба иргэний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан. Тэр дотор төр гэж үг нэг ч байхгүй. Жухамдаа нийтийн эрх ашиг сонирхлыг өндөр төргөж, жухамдаа хүний эрх хэрэгчлийг өндөр төрөвжөөж, нөгөө бидний дээр байсан хаан, бидний дээр байсан төр, бидний дор орж, биднэрт үйлчлэгчд болсон шүү дээ. Одоо 230 гаруй жил болчиход байна шүү дээ. Энэ түүх үйл явдал. Монтаг
яагаад гэхэд л одоо 20 гаруй жил тусаа урсгасан шүү дээ. Энэ ийм бодох гэж, энэ төрөө салах гэж. Тэр том генерал чи энэний төлөө явж тэр Европыг ийм болгох гэж замыг тавьж өгсөн шүү дээ. Бид нар харин 92 онд үндсэн хуулиндаа сая нэг юм суулгаж өгсөн шүү дээ. Тэгээд энэ замаар нь одоо явах гол одоо тэр хүний эрхийн тугдад болж явахаас бидний тугдад баамаар өнөөдөр хүний эрхийн үндэсний концепто. Тэгээд тэр үйл улсын их хурлаас авдаг хэдэн төгрөгийн төсвөөрөө үзүүлээд одоо богдож хаагдаад тэдэд даятаа засч бол огтлохгүй гэж боддог. Тэгээд 1787, 1789, 1809 оны энэ түүхэн сургамжууд бол хангалттай шүү дээ. Энэ чинь тэмцэж бид нар хүний эрхийг хангадаг, хамгаалдаг тэр төрийн байгууллага, албан тушаал албанууд, сайд дарга нарыг ажилгүй болж байна. Хүний эрхийн зөрчил мөнгө эцтэй 15,000 штэ. Тэгээд цаашаа үргэлжлээд. За тэрнээс над шиг энэ төр нэлээд нэг одоо айхтрууд нэг хаяа үндэсний эрхийн комисс хандна. Би 9 жилийн дараа шүүхийн шийдвэрээ хангуулсан. Цэрэгдэр дарга надад би өнөө шаардлага хийж өгч байсан. Гамбаяр гишүүн маань надад төрийн албаны зөвлөлийн гишүүн байхдаа наад чи хүний эрхийн зөрчил, наад чи хууль зөрчсөн зөрчил гэдээ намайг хамгаалж яд ингээд ийм хоёр их агуу анхлаж энэ хүний эрхийн идэх зөрчлийн үед гарч ирж байсан улсуудтай би өнөөдөр уулзсандаа баяртай байна. Тэр юун дээрээс хожигдож ирээд нэрийн дуудаад би зориуд нааш ирсэн. Бидний бид нар өнөөдөр албаар зориг шинтгэл хийхгүй бол энэ юм үргэлжлээд байх нэ. Тэгээд бусад байгууллагууд ч гэсэн энэ хүний эрхийн зөрчил чи ерөөсөө хэмтээ хийх ёстой гэдэг зэрэг тэр хууль зөрчдөг, хүний эрх зөрчдөг, сайд нартай, агентлагийн дарга нартай хийж барьж авчиж тэднийг хүний эрхийн зөрчлөөр нь удаадараа огцруулж ажил албанаас нь тэднийг тэр эрх мэдлээс нь салгаж байж бүр доороосоо ингэж явахгүй болохгүй. Бид нар хүний эрх гэхэд юуны төрөл нөгөө гуравтайгаан барай зурчтай зэрэг нөгөөдүүл нь яаж чадахгүй үеийн гурав өндөрлөн тэгээ явж ирсэн баг. Одоо энэ аргуудыг өөрчлөөд тэр хэн ямар захиргааны хүний эрх зөрчсөн акт гаргаж байна. Актыг барьж яваад хүний эрхийн үндэсний комисс шүүгтч одоо тэр актын шаардлагыг хангаад байдаг. Тэгээд тэр сайд дарга нарыг ажилуулахгүй байх шаардлагыг нийтэд зарлаад байдаг. Бүх хэвлэл мэдээ дараад телевизээр хэрэгслээр аваад байдаг. Тэр төсвийнхөө нилээдгүй гэсхийг одоо тэр хүний эрхийг хангах тэр сайд дарга нарын тэр хүний эрх зөрчсөн актуудыг өвөө болох гэж чиглүүлдэг ийм болгож өгөөсэй гэж бид өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссийнхнаас бол хүсэж байна. Ингийн тул зоригтой яваач. Энд чинь ингээд тэр дараа нь мам пайцтай гарна уу, махан пайцтай гарна уу, ам пайцтай гарна уу хамаагүй. Ялгаагүй хүний эрх зөрчиж байна. Манайд Монголд бол энэ судалгааны үр дүнгээр нотлогчсон зүйл. Тэгэхээр энэ юмтай өнөөдөр ихэж тэмцээд харин өнөөдөр би үндэсний комиссийг нэг юм дэх хүнэлж байгаа. Ер нь одоо энэ цэрэг цагта тэр шорон гяндангийн улсууд бол бас хүний эрхийн үндэсний комиссийг ирхэн гэж айдаг болсон юм шиг байлаа судалгааны үр дүнгээс харах. Энэ нь сайн. Одоо сайд дарга нараа айдаг болгомаар байна. Та нар арга барилтай өөрчлөлт гаргаач гэж хэлэх гэсэн. Энийг манай судлаачид судалгааныхаа ажлыг чиглүүлээч гэж гуйх гэсэн та нарыг зоригтой байгаач. За би бол яг нэг удаа өөрийнхөө төлөө явсан хүн. Миний шүүхийн шийдвэр 9 жилийн дараа хангагдсан. Би цалингаа авсан тэр үед би 180,000 төгрөгийн цалинтай байсан юм байна лээ. Дараа нь бид нийт нөгөө 9 жилийн хоримтлагдаад овоо их мөнгө болсон. 6 саяын өмгөөлөгчтэй өгсөн. Татварт 10% нь өгсөн. Нийгмийн даатгалын шимтгэл 4.5 сая төгрөг өгсөн. Ингээд 9 сая төгрөгийг өгөөд үлдсэн яг надад бурхан тусалдаг тал би нэг энэ нэртэй эрүүл сарвал энэ хүний эрхийн энэ үйл ажиллагаанд дуу хоолойгоо нийлүүлж болохоос тэгэхээр бус том бүлэглэл 9 жил хүлээж чадахгүй шүү дээ. 9 оног хүлээгдэх гэсэн шүү дээ. Та нар энэ том тэмцлийн төлөө энэ дэлхийн агуу том түүхийн төлөө төр гэдэг ямиг байхгүй болгож, хаан гэдэг ямиг байхгүй болгож, ноён гэдэг ямиг байхгүй болгож оронд нь гарч ирсэн энэ их паблик сервисийн төлөө энэ хүний эрхийн том онон дарга зүйн төлөө хүчээ нэгтгэх нь одоо сайхан
тэмцэцгээгээд амжилтанд хүрээчээ гэж энэ 15 жилийн ойд чинь одоо ерөөлөшүүлье. Энэ төргийа. За тэгэхээр би энд бол зүгээр сандаа хэлдэг байна. Монголд өнөөдөр хүний эрхийн тогтолцоо баг. Дэд хороо гэж байна. Тэр дэд хороо юу хийж байгаа, яаж байгаа гэдэг ойлголт байхгүй. Дараа нь хоёр дахь байгууллага нь бол хүний эрхийн комисс гэж байна. Гаднаас юм уу, гадна дотноос бүх юм яригдах болохоор энэ комиссийн хийж байгаа юм ийм нүрээ хааж л олон улсын байгууллагад явж байгаа. Гурав дахь байх ёстой газар засгийн газар байна. Засгийн газрын тухай том тогтоол бий. Улсын их хурлын 2003 онд байсан хүний эрхийг хангах хөтөлбөр хэрэгжүүлэх тухай. Маш том тогтоол бий. Улсын их хурлын засгийн газар нөгөө хүний эрхийг хөтөлбөр ажлын албан хайцсан мэдхгүй. Албарч. Тэр ажлын албан зөвлөлийн дарга нь одоо юу хүний эрхийг хангах хөтөлбөрийн зөвлөлийн дарга нь ерөнхий сайд байгаа шүү. Ажлын албаны бүрэлдэхүүн хаана байгааг бол мэдхий аргагүй. Хууль зүйн яамд нэг мэрэгчлэлтний зүгээр нэг одоо дунд нь явж байгаа. За дөрөвдөх нь бол иргэний нийгмийн байгууллагууд байгаа. Чадлаараа хүчээрээ зүтгээд л байгаа. Тэрийг одоо ямар нэгэн байдлаар үнэж байгаа юм өнөөдөр ямар байдгийг бид бол мэдэхгүй юм. Хуулийн нэг цэвцэж өгөөгүй л явж байгаа. Өнөөдрийн Монголын хүний эрхийн байгууллага бол ийм л байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тогтолцоогоо ямар байх юм бэ? Хүний эрхийн Монголын үндэсний байгууллага гэвэл ямар байгууллагууд орох юм бэ? Энийг л нэг мөр болгож нэг тогтолцоогоо жигдрүүлж авахгүй юм бол бид хүний эрхийн тухай ахиц гарна гэхэд бол хүндэл байна. Анхаарал тавьсан баярлалаа. Сүүлийн үед одоо эрхийн төлөө явж байгаа төрийн бус байгууллага аж ахуйн хөдөлж байгаа байгууллага эрхийн төлөө явж байгаа гэдэг нь ялгаа байсан. Нэг ялангуяа орон нутгийн болон орон нутгийн байгууллагын эрхийн мэдлэлтэй хүмүүсийн хараат байдал өртсөн байна. Эрхийн асуудлыг ярил ерөөсөө байгууллага байхгүй бол орчин тогтнохгүй. Энэ асуудалтай. Яг зорилтод бүлэг харахад ерөөсөө хараат байдал байрнаас нь гаргана. Энэ сүүлийн жоохон хөгжсөн бишгэлтэй иргэдэг орон нутгийн байгууллагууд байр саваар хангаж байгаа. Арай нааш таа. Гэхдээ эрхийн асуудал суу бос болохгүй нэгэн амин барин гэсэн маягтай хандлагатай байгаа. Өдөр болгон би эрхийн асуудлыг ярихад ерөөсөө хараат бус байдгийг бүрддэг. Би нэг та бүгдээс ганцхан юм гооч хүн бай. Албан бусаар та эмнэлэг хөдөлмөрийн магадлал комиссийг та нар мэднэ. Гүрэлт ордог. Халамж нийгмийн дадлаас хөгжлийн бэрхшээлтэй 7 хоногт нэг удаа орон нутгийнхаа дүүрэг сундаа нэг гүрэлт ордог байхгүй. Тэр хугацаанд ямар байдалтай энэ орчин бүтэн өдөржингөө 2 комиссд ордог байхгүй. Самбасаар дахиад эцсийн шатанд ордог байхгүй. Үдээс хойш. Бүтэн өдөржингөө сонгон хайрын дүүрэг 30 хороо хэдэн бэ? Би жинхэнэ байхад 19 хороод би саяхан комиссийн иргэний төлөөлөлд орсон. Агааргүй, бие засах орчингүй, сандалгүй бүх хороо зэрэгсэж байгаа. Тэр асуу зүгээр алмуусаар таарах зүгээр комиссийн хандлага очоод байсан. Шууд бусаар япорлон гадуурхал их олон өнгөтэй харагдана л та. Тэр хаана анхаараач шүү гэж. За өөр хүн байна уу? Өнөөдөр хааштай дуусгая.